Дархуул аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр 6 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь ажлын байрыг дэмжих хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн бүлгээр хүнсний ногоо тариалах арга хэмжээг дархан орхон суманд зохион байгуулж байгаамаа. Тус арга хэмжээнд зорилттой бүлгийн 60 иргэн хамрагдаж байна. Өнөөдөр аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга энх болд бүлгийн иргэдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. За бид нар 19 оноос эхлээд хүн сөдөө аж ахуйн газартай гэрээ байгуулад хуучин урд нь ашиглаж ирсэн дэлхийн зүүн олон улсын байгууллагын энэ ашигладаг байгаа нэг 7-8 га талбайг 3 жилийн хугацаатай гэрээгээр аваад ингэж ажиллаж байна. За энэ манай дархан сумын 1 2 3 за 6 7 8 15 дахь багийн 30 орчим голцоо эмэгтэйчүүд ажиллаж байна. За бид нар газрын асуудлыг шийдээд газрыг хагалах шатхууны зардал, үрнийхэн зардал, за услгааны тоног төхөөрөмж, дээр нь хор бордоо, за намрын ургац хураалтын үеийнх нь хөдөлмөрийн аюулгүй хөдөлмөр хамгааллын хэрэгслүүд, шуудаа гэдэг энэ бүх зүйлүүдийг бол нэг хүнд 500 мянган төгрөгийн өтгтөөгөөр бодож ингэ санхүүжилтийг олгож байгаа. За манай иргэд бол энэ бэлдсэн талбай дээр ирээд шууд ногоогоо тарих ажлыг нь бол манай бүлгийн зохион байгуулж байгаа ажлын хэсгийнхэн техникээр тариад өгчөж байгаа. За иргэд маань бол одоо зэрлэгээ зулгаах, услгаагаа хийх, арчлах ажлаа хийгээд за намар одоо өөр хүн болгонд нь бол тохирсон талбай дээр нь бол хуваарлаж өгч байгаа. Энэ хуваарлсан талбайхаа ногоог арчил тордох ажлаа хийгээд намар ургацаа хураагаад хурааж авсан ургацаа өөрийнхөө дахин хэрэгцээндээ, өөрийнхөө гэр бүлийнхээ хэрэгцээндээ ашиглахаар ингэж одоо гэрийн загцаа. Энэ жил бол манай сонгогдсон өрхүүд бол их идэвхтэй ажиллаж байна. Өглөө 6 цагт ирээд өдөр 12 хүртэл ажиллаад, өдөөс хойш зарим нэг ажиллаад ээлжээр ингэж ажиллаж явж байна. За бид нар төмөс, лууван, улаанманжин, сонгон, сармис за тарьсан. Энэ жил одоо төмөсний ургац, улаанманжингийн ургац, сармисны ургалт бол хэцэнгуй сайн байна. Энэ жил бас гайгүй ургац авах шинжтэй ийм байдалтай ажиллаж байна. За услгааны тоног төхөөрөмжийг бол бид нар энэ жил бас шинээр авч өгсөн. 2017 18 онд бол бид нар хашаажуулах ажлыг 19 онд бүрэн хийж одоо бүрэн тойруулж хашаажуулсан байгаа. Тийм учраас гаднаас мал ахуй болох за бусад одоо зүйлээс бид нар хамгаалтын сайн хийж өгсөн гэж ойлгож энэ жилээр бүлгийн ногоо бүлгийн зохион байгуулалтаа ногоо тарих ажлыг бол амжилттай үргэлжилж байна. Цаашдаа бол бид нар 20 21 онд 22 онд бол ногоо ажилтгүй байгаа иргэдэд энэ бүлгийн зохион байгуулалтаа ногоо тарихад өргөн оролцуулж ногоо тарих арга технологиг эзэмшүүлэх за өрхийнхээ амжилтыг дээшлүүлэх чиглэлийн бодлого зорилттой үргэлжлүүлж ажиллана гэсэн ийм зорилттой ажиллаж байна. Тэд 7 га талбай төмс мөсний ногоо тариалж өөрсдийн өрхийн орлогыг тодорхой хуваар нэмэгдүүлж байгаадаа баяртай байсан юм а. Нийтдээ энэ чинь ингээд 7 га газар талбай байхгүй юу. Тэгээд тэрний талд нь төмсөө тариад тэгээд сонгон тарина гэсэн бодолтой байсан. Энэ жил сонгоны өрн орж ирэхгүй жагаад сармис авсан хооронд нь. Тэгээд сүүлийн үе одоо нэг солонгос технологиор хөрсний хувьчилт хийж байгаад сармисаа тарьсан. Аваа үр дүнтэй аваа сайхан ургаж байгаа. Тэгээ энэ хүмүүс чинь юуг нь үрийн нөхчин цаанаас нь тэгэхээр тэрнийхээ зөвхөн өөрснөө арчлаа тордоод тэр ургуулсан ногоогоо өөрснөө авч амьдралдаа хэрэглэх байхгүй юу. Та нэг штэ өөрөө ногоо тариад юу ахтал ялгаа их ягаад гэвэл ногоо тариад сурчин тэгээд энийг өвлийн бүтээг хэрэгжилж штэ өөрснөө. Тэгээ илүү гарснаа бас зах зээлтэй хүмүүст өгчин. Ногоо тарих болгоо ер нь зүгээр ажил хийснээс хувийн газар ажил хийхэд одоо яг хөтэ яг цалингаа хараалсан штэ. Тийм болохоор ногоо тарихад бол надад ашигтай гэж бодож байна.